Тэгээ сөөгч өөрөө яг байгуулагдсанаас гадна нөгөө тоон бол үндсэнд яг ингээ барай байдгүй. Өнөөдөр бид тэрийг энэ сууж яхад тэнд нэг сөөх. Одоо ч тэгээд хотод бол нэг байшин нэг сөөх хөлөлчтэй шүү. Харин тэр нь бол тийм болчиход байна. Уг нь буруу үст. Буруу. Ер нь бол иргэдэн өөрсдөө яг зөв нэг байшин нэг холбоо байна гэж байгаа ч гэсэн ихэнхдээ одоо нөгөө итгэхгүй байгаа мөнгө төлдөггүй иргэдийг одоо уриалгаар эзэм санаачлахаар ерөөсөө л өөрсдөө гартаа авахын тулд нэг байр нэг холбоо. Одоо ингээд нэг юм жоохон бүлэг том ингэж нэг нийтийн энэ эзэмшлийн юмыг шийдэх мэдэх нь тэр нь бол юм мас руу гоох. Одоо жишээ сүнсийн артал ингээд байр болгоно гэсэн үг. Манайх тийм төтөхгүй тэгэхээр. Тэгээд тэр зөвхөн байрны сөөхөн тэр зөвхөн байрны доторх юм л яриад. Тэнгүүтэл тэр хооронд чинь дотор талын бүх юмнууд ингээд орхигдоод идэх юм л тий. Одоо дундын зам. Хоёрдугаар нөгөө орсон суугчдаас шууд санхүүждэг учраас хөрөнгө нь хөрөхгүй тэгээд нөгөө дундын нөгөө зам хомргуугаа засах нэг юм нэг сөөхөн очиод тэнд очиод хэлэхээр нөгөө сөөхөн очиж хэлдэггүй ингээд дунд нь хаягдаал нөгөө дүүрэг хороон тэрийг нь тэгэл тоохгүй ингээд тэгээд нэг юм нэгдсэн юм зохион байгуулалт байхгүй. Ядаж л одоо ингээд нэг юм П хэлбэрийн 3 байшин байлаа гэх чинь 4 байшин байлаа гэх чинь 4 гарцаа байхгүй. Тийм шүү дээ. 4 хаалт байгаа байхгүй. Дундны оронд бүр наан нэг ганц хаалттай байдаг. Нэг санхүүгийн хувьч гэсэн тэр чинь одоо нэг арай өөр болмоор юм. Тэгээ 4 харуул хамгаалт ч гэдэг. Ер нь сөөх гэж өөрөө яг юу хэлэх хэвтэй юм бэ? Суус өмчтэй холбоо гэдэг маань өөр өмчин дээрээ нэгдсэн иргэдийн нэгдлийн холбоо байхгүй. Тэгэхээр иргэний хуулийн дээр өмч гэдэг нь хувийн болон төр нийтийн өмч гэж байна. Хувийн өмч дотроо миний худалдаад авсан өөрийн байр болон дундаа хамтран өмчилж байгаа өмч нь иргэний өмч болж байгаа байхгүй. Тэгэхээр иргэн би өөрөө дундын өмчлөгийг хөрөнгө юу тэр дээврээ би өөрөө дангараа засч чадахгүй шүү дээ. Хамтын шийдвэрийнхээ хүрээнд л хамтаараа засах энэ зохицуулт байгаа учраас энийг зохицуулахын тулд суус өмчтэй холбоогоор дамжуулж дундын өмчлөгийг хөрөнгө эзэнтэй байлгаж зохицуултаа хийх ийм л юутай иргэдийн нэгдлээс байгуулагдсан нэгсэнд олон нийтийн байгууллага. Иргэдийн нэгдлээс байгуулагдсан олон нийтийн байгууллага гэж байдал чинь нөгөө талд нь хувийн хөвшлийн буюу нөгөө барьсан аж ахуйн нэгжийн цөөхүүд гэж нэг бас нэг юмнууд давхар байгаад идэв шүү дээ. Тэр бол үндсэндээ хууль бусаар байгуулагдсан. Одоо барилгын тухай хуулийн дээр зөвшөөрлөн тохируулах 1 жилийн хугацаа гэж байгаа. Энэ хугацаанд хэвийн ажиллагаатай болгох, хэвийн байна уугүй гэдэг хяналттай ийм зохицуулт байгааддаг. Нөгөө талаараа чанартай холбоотой баталгаад 3 жилийн хугацаа, 3-аас доош жилийн хугацаа байна гэдэг. Энэ хугацаанд барилгын компаниуд яаж ийм ихээр сөөх байгуулад нэгсэндээ иргэдийн өмчийг өнгөдүүлээд 3 жилийн дараа хаяа явчихдаг. Эргээл иргэд нь яг уу гэхээр хамтын шийдвэрээр сөөхөө байгуулаад аваа явдаг. Тэр нөгөө алдагдсан хугацаанд өмчний эзэнгүүдэд эвдрийн сүйтэл гарчих юм бол тэрнийхээ араасаа шүүгцэгдэ гэж хөөцөлж явж ингэж хугацаа алдаад өмчний эзэнгүүдэд байгаа. Тэгэхээр энэ бол хуулийн дээрээ зохицуулт нь юу вэ гэхээр зөвхөн л иргэд нь өөрсдөө л нэгдсэн сөөхөө байгуул. Түүнээс хин нэгэн орж ирээд барилгын компани гэдэг юм хин нэгэн орж ирээд сөөхөө байгуулж өгөх ямар зохицуулт байхгүй. Тэгэхээр хууль бус шүү дээ. Хууль бус гэсэн. Одоо яг иргэдийнхээ тэр сайн дурын нэгдсэн хичнээн сөөх Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа. Одоо 1696 сөөх улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Энэ дээр 1562 сөөх нь Улаанбаатар хотоос 134 сөөх нь одоо орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр сөөх гэдэг маань өөрөө яг хуулиараа зохицуулагдахтаа нэг байранд нэг холбоо байна гэж заасан. Тийм учраас иргэд бол ерөөсөө санхүүгийн ойлголтгүйгээс идэх ч юм уу ямар нэгэн байдлаар сөөхөө юм хийхгүй байна гэж ягаал байраа салгаж яваал өөртөө гартаа авч ийн нэртэйгээр өмчөө эзэнгүүтэл байгаа. Миний харж байгаагаар бол аль болохоор олон байр, олон өрхтэй байх тусмаа иргэдээр хийж байгаа санхүүгийн дарамт байхгүй болж нөгөө өмчний эзэнтэй болж тасар үсгийг ихэд бүр ялбар хулаа явчих юм байна. 30 өрхтэй сөөх, 300 өрхтэй сөөх хоёроос төвлөрч байгаа орлого маань хэд байх вэ? Тэнгэр газар шиг ялгаа. Тэнгэр газар. Тэгэхээр 30 өрхтэй сөөх бол үндсэндээ нэг үйлчлэгч салинжуулж чадахгүй. Тэгэл орчиж байгаа мөнгө нь цэвэрлэгчийн салинд яваал ингээд дуусчихдаг. Энэ хугацаанд яах вэ гэхээр иргэд өөрсдөө өмчөөр охироод байгаа байхгүй. Тэгэхээр аль болохоро зэрэгэлдээ байгаа хотгонууд нэгдэж сөөхөө байгуулж одоо нийцүү удирдлагатай байгаад иргэд эндээсээ өмчийн бүр бүтэн байдлыг хариуцсан явах бол илүү иргэдэд ирж байгаа одоо өгөөжинч илүү нөгөө талаараа санхүүгийн дарамж багтаа болно гэсэн үг. Юу сөөх төр одоо нэг мэдээж хамгийн толгордог асуудал бол шимэгчнэр л дээ. Тэ. Яа шимэгчнэр гэж нэрлээд байна гэхээр хэдэн жилээр төлөхгүй яваад байдаг хүмүүс. Тэгээ нөгөө сөөхийн дарга нь тэрэн дээр ингээ гоншигнол ингээл гуйлал нөгөө нэг энэ төлөхгүй байгаа гэл ингээл явж идэг ийм дүр зургууд бол хаасаагүй байдаг юм бэл. Тэгээ төлж байгаа нь болохоор үйлчлэгээ нэхэд идэг. Төлөхгүй байгаа нь бас давхар үйлчлэгээ нэхэд идэг. Ингээд төлөхгүй байгаагийнхаа өмнөөс төлж байгаа нь хохироо яваад идэг нэг ийм дүр зураг байдаг. Энэ ер нь хэр хэмжээнд нэг сөөхтөр ер нь дунджаар хідэн айл өрхүүд ийм шимэгч хэлбэрээр амьдарч байна. Ер нь бол одоо манай дээр 2024 онд ирсэн өргөл гомдлыг ингээд хянаад үзэхээр
тэрний бараг 90% нь мөнгө төлдөггүй иргэд л гомдол гаргасан байдаг. Тэгэхээр нөгөө таны яриад байгаа тэр бусдын мөнгөөр амьдраад байгаа нөхдүүд чинь аль болохоор л мөнгө төлөхгүй тул шалтгаан гаргаад сөөхө харлуулаа яваад байдаг. Нөгөө талаараа нийгэмд яаж юм гэхээр сөөх гэдэг одоо нэр хүндийг аль болохоор байхгүй болгоод сөөхийг татан буулганы хүртэл нэг хэсэг явуулаа шүү дээ. Тэгэхээр сөөх гэдэг маань өөрөө иргэдийнхээ өмчнөөр нэгдсэн иргэдийн нэгдлийн байгууллага бөгөөд өмчөндөө тухайн хувийн өмч бол өмчөндөө эзэн байхлын тогтолцоо байхгүй юу. Тэгэхээр хамтын хэв маягаар амьдарч байгаа болвол бусдынхаа эрхийг зөрчихгүй тул мөнгө төлөх хэрэгтэй. Тэгэхээр одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сөөхтэр 2022 оны байдлаар бол 17 тэрбум төгрөгийн авалга үүссэн байсан. Харин сая иргэний хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ зохицуулт руу сөөхийн төлбөрийг оруулж өгснөөрөө эргээд бол одоо авлага барагдуулалт бол нэлээд эрчимтэй явж байна. Нэгэсэндээ үлэм арга зарчмаар шийддэг шүүхөр бол энийг шийдэхин тулд шүүхтэр яаж ийм гэхээр заавал шүүхөр болоод үгүй бол нэг шалтгаанаас илэр ингээл шүүхөр хойшлоод байдаг шүү дээ. Энэ асуудал байхгүйгээр ерөөсөө 45 хоногийн дотор сөөхийн асуудлыг шуурхаа шийддэг. Энэ зохицуулт орж ирснээрээ авлага бол нэлээд барагдуулж байгаа. Одоо шинэ хуулийн төсөл дээр бол энэ сууц өмчтэй холбоо өөрөө одоо төлбөрөө яаж тогтоох хэвтэй. За тэгээд төлбөрөө иргэдээсээ яаж төвлөрүүлэх хэвтэй. Иргэд нь ямар эрх үүрэгтэй оролцох юм. Иргэд нь мөнгөө төлдсөн болвол сөөх иргэдтэй яаж тайлгнах гэдэг энэ зохицуулт нь бол нэлээд дэлгэрэнгүй орж ирж байгаа. Төрөний хэлдэг таны асуудаг нөгөө барилгын компаниуд сөөх байгуул яваад байна шүү дээ. Энэ асуудлыг ч гэсэн бүрэн шийдээд тухайн барилгын компани улсын комисс хүлээж авснаас хойш 90 хоногийн дотор орчин суугчид нь сөөхөө байгуулах энэ зохицуултыг орж ирээд за удирдлагын төвшинт юм уу сөөх байгуулах энэ зохицуултанд бол барилгын компанид хамаарлах хийдгээдүүд орохыг хориглоод өгчөж байгаа. Ингээд ирэхээр иргэд нь өөрсдөө сөөхөө байгуулна. Харин олон улсын жишгт хүргэж ажиллахын тулд мэрэгжлийн байгууллагуудыг сөөх өөрөө байгуулсан сөөх нь сонгоод ажиллах. Үлгэрийн менежментийн компани сонгоод ажиллуулж болж байна. Үгүй бол өөрсдөө удирдлага хариуцаад ажиллаа явах боломж нэгдэж явж байгаа гэсэн. Сөөх гэхээр за нэгэндээ ингээд за чи дарга бид нар өдөрдох зөвлөө гэдэг ингээд нэг хэцэг хүмүүс байна л да. Гэхдээ тэд нар үнэндээ яг сөөх гэж өөрөө юу хэлээд байгаа юм? Яах ёстой юм? Юу хийх ёстой гэдгийг мэдэхгүй тохиол ихтэй байна уу гэж ингэж хараад байдгийг. Ер нь тэр зүйл хэр ажиглагддаг. Одоо сая улсын хэмжээнд 1692 сөөх байна гэж байна шүү дээ. Энэний 1086 сөөхөн л нэгдсэн удирдлагаар хангаад манай байгууллага харьяанд ор явж байгаа байхгүй. Бусад сөөхүүд нь үндсэндээ жоохон мэдээлэлээс хомс сүүлийн 1-2 жил яг зөв манайх гişүн босохгүй нэгдсэн мэдээлэлээр хангаа явж байгаа. Яг ийм ойлголтууд байдаг. Хурал дээр хамгийн идэвхтэй байгаа хүнэл аваачаал за чи сөөх аваад гэж баг хүчээр шахуу тулгаад өгчдөг. Нөгөө хүн ажлынхаа хажуугаар хийдэг ч юм уу ийм байдалтайгаар яваад эргээд сөөх руугаа зав зайгаа гаргаж чадахгүйгаасаа үүдээд хурал цуглаан байдаг ч юм уу мэдээллийг дутуу авснаас үүдээд сөөх гэж яг ямар байгуулгыг юу хариуцах ёстой гэдэг ойлгохгүй явж байгаа захирлууд байна. Аль болохоор эднийг бидхэн одоо бодлогоор хангаж чиглүүлж өхийн тулд явж байна. Тэгэхээр сөөх гэдэг маань өөрөө ерөөсөө л иргэн бие өөрөө сөөх байхгүй юу? Сөөх гэж тусдаа буцаж гарч ирээд тусдаа хүмүүс байгаад байгаа юм биш. Миний өмч болвол үндсэндээ өөрийн хувийн худалдаад авсан өмч вэ? Дээр нь дундаа хамтран өмчөж байгаа тэр дээвэр инженерийн шугамшүүлжээ. Одоо юу гэдэг тийм энэ болгон маань миний өмч юм аа. Энэ өмчийн бүрэн бүтээн байдлыг хариуцахын тулд би өөрөө сөөх юм аа. Иргэний хуулийн дээр тухайн сууц өмчлөгч болон бусад этгээдүүд нь холбооны гишүүн байна гэж заасан. Хүссэн хүсээгүй би өөрөө тэндээ өмчлийн байртай л болвол холбооны гишүүн байгаад сөөх үйл ажиллагаанд оролцоо явах хэрэгтэй. Нөгөө талаараа иргэдийн оролцоо маш сул байгаа юм л да. Яг л түрүүний хэлдгэр мөнгө төлдөггүй ихэд л гомд гаргаад байдаг. Хурал зарлахаа нөгөө хэд маань л ирээл нөгөө ийм асуудлыг шийдъя. Эндээ одоо тоглоомын талбайтай болъё. За энэ орчныхаа газрыг хажуудлагын сөөхтөнд нийлээд энэ зогсоолоо нэгдсэн нэг хаалттай болгоод ингээд зохицуулаа явъя гэдэг шийдвэр гаргаад тэгэхээр нөгөө төлөх мөнгөө үндсэн мөнгөө төлөхгүй байгаа хүн чинь нэмж санхүүжилтийн шийдэж асуудлаа шийдэе гэдэг дээр зөвшөөрөхгүй байгаад байдаг. Эргээд нөгөө мөнгөө төлж байгаа иргэд ирэх шиг нөхрөөд байгаа байхгүй. Одоо жишээ нь ингэж байгаа яг сая та бол өвгөн дотор чи хэлэрхийлэгдлээ л дундын инженерийн шугамшүүлжээ. Энэ бол сөөхийг хариуцах хэрэгтэй зүйл мөн. Тэ? Тэр байшин дотор байгаа босоо хэвтээ одоо ямар гэдгийг дундын шугам. Гэтэл зүгээр манай над дээр тохиолдсон юм болохгүй юу? Манай гэрийн яг том өрөөний донд босоо шугам орж ирээд хажууд шиг хэвтээд ингээ буусан байдгийг. Тэнгүүт л тэр шугамнаас ус алтхад л би 8-9 сар тэр ус алдснаа алдагталтайгаа л гэртээ байж байгаа шүү дээ. Тэгэхэд сөөх шийдэдгээ энийг ингээд янзлаад өгөхөд сөөх контор хоёр бие биенлэг гэж игээл конторнгүй энэ босоо шугам болвол сөөхийн өмчөө энийг нэвтлээд ингээд яг гарах зарлыг сөөх шийдчихвэл би энийг ингээд янзлаа гэдэг. Гэтэл сөөх нь үгүй ээ манайх биш гэдэг.
Ийм л мэдэхгүйгээс бол би мэдэхгүй байгаа учраас үгүй та нар ингээд хуулийг гаргаж өг ингээд тайлбарлаад байхад сөөхийн дарга нь мэдэхгүй хэлгээл ингээд ийм л байдлаар 8 сар хохирож нэгээр тэгээд тэрний төлөө юу гэхээр байнга сөөхийнхээ төлбөрийг төлдөг байснараа би уур бухимдаж дуусч байгаа байхгүй. Яг үнэ. Нэг удаа хоцроож үзээгүй сөөхөд. Тэгээд сүүлдээ би за би энийг янзлж өгтөл чинь төлөхгүйгээд сүүлийн 3 сар гүрийж хийж тэрийг янзлуулж сөөхийн төлбөрөөр төлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө сөөхийн нөгөө өөрөө ойлголт харилцаа гэдэг зүйл маань өөрөө асар дутагдaltaй. Тэд нар өөрөө мэдлэг мэдээлэлгүй зүгээр нэг эсвэл тэтгэврийн эсвэл нэг юм юу ч ойлгохгүй хүн очиод хил амтай хүн очиод энэ зөөгийн дарга хийгээд байгаа учраас тэн дээр мэрэгжлийн бус зүйлүүд явагдаад байгаа. Энэ дээр бас яг юм тавих хяналт гэдэг нь өөрөө амар сул. Яг үнэ. Сөөхийн дундын өмчлөгийн төрөнг гэхээр сөөх юу хариуцдаг вэ гэхээр ерөөсөө дундын өмчлөгийн төрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах хэрэгтэй. Иргэд юу ойлгодог вэ гэхээр ерөөсөө хог цэвэрлэх юм байна гэж ойлгоод байдаг. Энэ ойлголт нь ч гэсэн шинээр болж байгаа сөөхийн захирлууд юу гэхээр орж гарахт нь цэвэрхэн бай, орчин цэвэрхэн бай л гэдэг ингээл энэ лугаа одоо төлхөө анхаараа явчихдаг. Гэтэл хуулиндээ тодорхой заасан баг. Хангагч буюу мэрэгжлийн байгууллага, орон сууцны контор хамтарсан гэрээтэй байна. Хавар намрын үзлэгээ хийгээд аль өмчин дээр нь одоо энэ халаалт ирэхийн өмнө доголд гарахаар байна. Аль өмчийн засварлах шаардлагатай байна гэдгээ мэрэгжлийн байгууллага тодорхойлж өгвөл тэрийг оршин суугч нартай танилцуулаад төсвөө батлуулж аваад сөөх хяналтаа тавьж хийх үүрэгтэй. Энийгээ мэдэхгүйгээсээ одоо мэрэгжлийн байгууллагатайгаа маргаа үүсгэл оршин суугчтай хохироод байгаа асуудал маш их байгаа. Нөгөө талаараа саяын таны ярьдаг кейс бол ерөөсөө айл дотор явж байгаа дундын өмчлийн шугамшуулж яваад шүү дээ. Энийг шугамшуулж. Энийг бол заавал энэ жил батлаж бүгшүүд урлаараа баталж өгөөгүй. Бид нар төсөв байхгүй гэж суугасаа гадна хуулийн дээр яаж зохицуулсан байдгүй гэхээр тухайн хязгаартай ашиглаж байгаа одоо дундын өмчлийн идэх хөрөнгийг тухайн одоо ашиглаж байгаа айлууд нь хувааж гаргана гэл. Тэгэхээр таны асуудлыг тухайн танаа харалтай айлууд нь танилцуулаад за энэ дээр ийм асуудал биш. Туушаар нь солихгүй бол танаа дээр ч гэсэн ийм асуудал үүсэх боломжтой байна. Энэ дээр та 100 мянган төгрөг гаргаад энэ инженерийн шугамшуулжаа сольсноороо эргээд таны гэрээ чинь бүрэн бүтэн байдал те цэвэрхэн байдал чинь ингээд алдагдахгүй танд хэрэгтэй. Хэрвээ ингэхгүй яваад энэ айлдаа хэсэгчлээ сольчих юм бол хизээ нэгэн цагт 2 жилийн дараа танаа шугамц ороод танаах ус алдах юм бол та гэртээ бүрэн засвар хийгээд 100 мянга батлаа хөрөнгө гаргах нэ. Тийм учраас энийг ингээд ташраа нь солиход нэг айл 100 мянган төгрөг 50 мянган төгрөг. Нөгөө хамтын шийдвэрээр хамтын югаараа санхүүгийн дарамтанд орохгүй байх зохицуулж ийм байхгүй. Тэгэхээр тухайн айлуудаа хуваагаал та зөвхөн юугаа солих юм бол ажлын хөлсдөгөө 500 мянгаар солих нэ. Нийт ташир айлуудаа жигд хуваачих юм бол нэг айл 500 биш 100 мянган төгрөгөөр солих нэ. Эргээд явах вэ гэхээр танд өгөх өгөөж нь 100 мянган төгрөгөө эргээд гарч болох сая төгрөгийн эрсдлээс хамгаална. Гэдэг энэ зохицуултыг л сөөхийн захирлууд маш сайн ойлгуулмаар байгаа. Тэгэхээр одоо энэ дээр шинээр болж байгаа захирлуудад бол харамгүй зөвлөгөөгөө явдаг л доо. Зарим нэг нь одоо холбогдохгүй байж магадгүй. Миний өөрийн гар утас бол 1919-50 дээр нээлттэй байж идэг. Эргээд миний фэйсбુક болон байгууллагын сайт фэйсбુક маань нийтэд ил байж байна. Тэгэхээр шинэ захирлууд маань энэ дээр мэдэхгүй чадахгүй юм орж ирэл бид бүхнээс зөвлөгөө аваад гişүн босохгүй нээлттэй зөвлөд өгч байгаа. Ингээд мэдээлэлээр хангалттай явах юм бол цаана иргэд орсон суугч тохирохгүй. Одоо зүгээр мэдээлэл буюу бас нэг хэрэгтэй юм болоо гэж саяны ярианаас үүсэж байгаа байхгүй. Энэ юу юм гэхээр хавартаа, намартаа, зундаа сөөх илүү үзлэгээ нарийн мэрэгжлийн байгууллагаараа хийлгээд асуудал юу байгаагаа мэдээд тэрийг нэг заавал өвлийн хахир хүүтэнд гаражта хуралдах биш те. Зуны дэлгэр цагт эсвэл одоо намрын яг тэр халаалт эхлэхийн өмнө л асуудлаа шийдэж явах хэрэгтэй юм байна шүү дээ. Ингэх юм бол илүү зардал багтаа болох нэ те. Тэглүү яах вэ? Сөөхийг одоо хавар намрын үзлэг гэж бид нэр ярьдаг. Манахаас явдаг жил болгоо явдаг төвшин тогтоох үзлэгээр энэ үзлэгийг хийсэн байна уу юу? Үзлэгийнхаа дагуу материал авч өгөөд мэрэгжлийн байгууллагаараа яг энэ засвар үйлчлэгээ хийлгэж өгөө юу? Гэдэг асуудлыг хинэ явуулдаг. Нөгөө талаараа бүгшүүд урлаа хийж танилцуулж өгөө юу гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг хүндрэлтийн өмнө иргэд орсон суугчнаа түрүүний хэлдгээр ерөөсөө өнөөдөр 1 мянган төгрөгийн нэмээд өгөх өгнө авна гэхээр л мөнгө нэмгэлээ гэж гомдлоо гаргаа яваад байдаг. Энд чинь өөрийнх нь тухайн жилдээ хийгдэх ажил, тухайн жилдээ өөрийнх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төсөв төлөвлөгөөгөө гаргаж ирээд батлуулаад нэмхүү асах уу гэдэг асуудал ярих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл энэ дээр бол оршин суугч нар маань нэгдүгээрт оролцоо муугаас болоод тухайн жилийн төсвийг баталж өгдөг. Нөгөө талаараа мэрэгжлийн байгууллагатайгаа яг одоо нөгөө чиг үүрэг нь ойлгохгүйгаасаа үүдээд маргаа үүсгээд хав намрын үсгээ хийхгүй иргэдийг охироод байгаа. Тэгэхээр сөөхүүд маань жилийн эхэнд бүгшүүдийн хурлаа хийгээд төсөв төлөвлөгөөгөө батлуулсан л болвол бүтэн жил тэрийг хэрэгжүүлэх юм аа гэж ойлгоод байдаг.
Яг танах шиг асуудал гараад ирэх юм бол тэрийг төсөв дээрээ тодтгол хийж болох байхгүй. Нөгөө зуны 6 сард юм 7 сард орсон суугчдаа цуглуулаад за энэ жил ийм 5 ажил хийх байсан чинь нэмээд зайлшгүй хийх ийм ажил ороод ирлээ. Энд дээр нэг удаа цөмөөрөө энэ одоо 5 сая төгрөгийг айлуудаа хуваахаар нэг айл нэг 50 мянган төгрөг гарах нэ. Нэг удаа энийгээ гаргаад ингээ хийчих гэдэг юм аа. Тодглоёгээ танилцуулах байхгүй. Гэтэл яаж юм гэхээр төсөв цугдаагүй учраас бид нэ зарцуулах боломжгүй. Баталсан төсвийг өөр зүйл зарцуулах юм бол сөөхийн дарга би өөрийн хөрөнгөөр төлөх гээд байна. Энэ жил танаа дээврийг зарцсан гэсэн чинь төлөвлөгөөнд ороогүй учраас би танаа дээврийн мөнгө зарцуулж болохгүй байна гэдэг ийм л нэг байдалтай яваад байдаг. Тэгэхээр энийг бол тодтол хийгээ явах. Нэмэх гэхээр манай сөөхийнхээ яаж нэмж ийн гэхээр за ерөөсөө бүхэл мөнгө л тавьчихж байгаа юм. Тэдэр нэмээ. Нэмэхийг шийдээдэг. Тэ? Яагаад нэмж байгаа юм? Шалтгаан нь юу юм? Яг үнэ. Тэ? Нэмхийн тулд ийм тооцоол байгаамаа гэдэг тоо ерөөсөө танилцуулахгүй. Одоо жишээ нь сая сүүл манай сөөх 15 мянгаар нэмэгдлээ. Зүгээр бүхэл тоол нэмдээ л гэдэг. Тэгснээр та нар хотын аагийн бүсэд байж иж энэ бусад сөөхүүдийг харьцуулахад манайх хямдхан учраас нэмж байгаа юм. Энэ өөрөө шалтгаан биш байхгүй юу? Тэ? Манай хажуудлын сөөхт хэдэн мянга учраас бид нар хэдэн мянга болгож байгаа юм. Энэ өөрөө шалтгаан биш байхгүй юу? Яг үнэ. Тий. Эсвэргээрээ манай зардал хэд байгаамаа. Ийм зардал, урсгал зардал заавал гардгийг. Энэ урсгал зардлыг одоо авж байгаа сөөхийн мөнгө ийм байгаад хасахтай ийм байгаа учраас ийм балансыг тэнцвүүлэхийн тулд ингэж нэмж байгаа юм ч юм. Ийм тооцоог хилээд өгдөг сөөх ер нь ховор, тун ховор. Сая сүүлд 15 мянгаар нэмэхэд нь за зардал чи хэдий гэж асуухаар зардал хэд гэж. За орлого чи хэдий гэхээр орлого хэд. За тэгвэл одоо авч чадахгүй байгаа орлого чи хэдий. Тэд гэж. Тэгэхээр тэгвэл яг наа хоёроо нийлүүлээ балансаа бариад наа сөөгч нь ашигтай ажиллах гээд штэ гэхээр үгүй эдрөхгүй байгаа учраас 15 мянга нэмнэ. Энэ өөрөө нэмэх шалтгаан биш байхгүй юу? Тийм шүү дээ. Ийм л байдлаар байгаа тийм сөөгч юм. Тэглэг байх уу? Иргэний хуулийн дээр тодорхой заасан байгаа. За сөөхөн үеийн 16 дугаар зүйл дээр үйлдвэр үйлчлэгээ эрхэлж байгаа бол суугчдаас илүү өндөр хэмжээгээр төлөвлөнэ. Тэр хэдээр төлөхөөр бөхшөөд орлоод нэмнэ. Нөгөө талаараа хойрол гаргачлалын иргэний хуулийн 147-гийн 2-3-аар заагаад өгсөн. Ийм өмчийн засвар үйлчлэгийг сууцын тоонд нь хуваана. За ийм засвар үйлчлэгээнүүдийг тухайн байрны метр квадрат хувааж авна. Энэ үндслээр гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? За манайх сөөхүүд одоо яг таны хэлж байгаагаар тайлбарлахдаа яаж тайлбарлах вэ гэхээр нэгдүгээрт бид нар энэ жил өмнөх жил 24 онд бид нар 5 ажил хийсэн. 5 ажлаа нэг айлаас одоо метр квадрат нь 150-аар авч ирсэн бол энэ жил бид нар 7 ажил болоод нэмээд ороод ирлээ. Үгүй бол 5 ажил адилхан 5 ажил мөртлөө эргээд өртгөн өндөр байгаад байна. Энийг нэг айл хуваахаар тэдэн төгрөг болж 250 төгрөг болж. Энэ ажлыг хийх үү хийхгүй юу гэдгийг нэгдүгээр шийдчих. За хийхээр бол 150 250 болох нь шүү. За та нар 250 болохгүй 200 болгоё гэж байгаа бол эндээс ямар ажлыг хасах юм? Энэ ажлыг надаас шаардахгүй шүү. Гэж нэгдүгээрт хийх ажлын төлөвлөгөө батлуулах хэрэгтэй. Хоёрдугаарт манайх энэ жил одоо тэдэн оронтойтой ажиллаж байна. Үс захирал нэгтлэн өөрийн үедээ 5 ажилтан 5 үйлчлэг шийдэх юм уу. Энэ дээр удирдлагын зардал буюу цалин маань тэдэн төгрөг байгаад байна. Одоо цалингийн доод хэмжээ тэд болсноороо цалин тэдэн хувиар нэмэгдэх нэ. Тэгэхээр одоо энэ 5 ажилтан дээр 2 сая төгрөг нэмээд цалингийн доод хэмжээнд хүрэхэд 2 сая айлт нь хуваахаар нэг айлт тэдэн төгрөг өгнө шүү. Яг л энэ задрагаа гаргаж ир танилцуулах юм бол танд чамд над чам байхгүй юу? Маргах үл маргах. Тий. Эрчим хүчний нэмэгдэл ч гэсэн адилхан байхгүй 30% л нэмэгдсэн гэж байгаа. Гэхдээ хэрэглээний шалтгаалаад тэр чинь 30% байх уу хэд байх уу гэдэг нь харьцан адилхан өөр биш шүү дээ. Тэгэхээр манайх өмнөх оны 12 сард эрчим хүчиндээ сая төгрөг өгчээсэн бол энэ жил бид нар одоо сая 500 болоод ороод ирлээ. Сая төгрөгийн тэртээдэг өмнөх оныхоо мөнгөндөө хурааж байгаа. 500 мянга буюу нэмэгдлийн нийт айлуудаа хуваахаар нэг айл 1000 төгрөг байна шүү. Энэ бол хэрэглээний төлбөр. За энийг нэмье. Гэт ингээд танилцуулчих юм бол ерөөсөө иргэд ойлгомжтой. Үл маргах зарчим болж байгаа. Тэгэхгүй зүгээр нэг орж ирээд бүхэл тоо тавьчаад тэрийг нэмээ энийг л нэмэхгүй бол бид нар сүрх гээд байна гэдэг ингээ яриад байхаар чинь буруу тогтолцоо болоод нөгөө үйл ихтгэлцэл нь улам том болоод маргаа үсээ дахиад нөгөө цөөгийн мөнгө төлдгүү байсан айл 1-2-оор нэмэгдээ авчиж байгаа байхгүй юу? Сая манай юуны Тонгол дүүргийн University сөөхтөр тайлангийнхаа юу QR кодоор тараасан байгаа байхгүй юу? Нэг ийм одоо баг зузаагаар 20 хуудас материал айлуудаа тараагаад тайлгандаг байсан бол энэ бичгийн цаасны бараг 4-ийн 1 дээр нэг QR код юугаал айлуудаа өгөхөд тэн дээр бүх мэдээлэл нь байж байгаа байхгүй юу? Яг таны ярьж байгаа задрагаар нь бүгдөө бүр одоо цалин чинь хэд хэдэн онд хэдэн хувиар нэмэгдсэн.
Одоо 2009 оноос 24 оны хооронд одоо 7 удаа нэмэгдсэн байна. Гэтэл манайх 2013 онд л хамгийн сүүлд цалингаа нэмж. Эннээс хойш огт нэмээгүй 5 удаагийн нэмэгдэл огт нэмээгүй явж байгаад алдагдлалд орсон байна. Энэ дээр нийтхийн тулд хүргэхийн тулд одоо бид нар хэдэн хувиар нэмэх нэ гэж танилцуул явж байгаа байхгүй. Саяхан бол би нөгөө жишээ татж байгаа шүү тийм. Тэгэхээр ийм байдалтайгаар л одоо өртөгтэй нөгөө эрчим хүчний үнийг нэмсэн ч гэсэн өртөгтэй одоо нийцүүлэхийн тулд нэмж байгаа. Энэ бол зүгээр ашиг олохын тулд нэмээгүй гэж тайлбарлаад байна шүү дээ. Сөөх бол үнэхээр мөнгө нэмж чадахгүй бол энийгээ тайлгнах хэрэгтэй. Манайх ийм алдагтай хасахтай яваад шүү дээ. Хоёрт одоо юу гэдгийг зүгээр нэг сөөх тайлан гаргаж гин эсвэл нэг бүхний гişүүдийн хурал хийх гэж гэдэг дээр нэг юм формалдаж орж ирдэг байхгүй тий. Нэг бичиг соёлын боловсрол эзэмшээг 4-р ангийн хүүхд төгсөө ороод ирсэн эмчилгэлийн оруулж ирж байгаа байхгүй нэг нөгөөлөлт бол тэгэл тэр нь одоо юу вэ нэг хоёр өгүүлбэрээ зөвчжээгүй тэгэл ингээл нэг эсвэл нэг юм санхүүгийн хөснөгт гээд нэг ямар ч хамааралгүй хэдэн тоо тавьсан л юм ороод санхүүгийн жоохон юм уншдаг хүн бол тэрийг угаасаа уншаал уур нүрмээр л юм оруулж ирж байгаа тохиолдолд яг манаас өгтөр байдаг байхгүй. Тэгэхээр энэ төрөөд идэг учраас зүгээр нэг миний ийм дээр нэг жоохон жижиг юм нэг боловсралтай байгууллага авчиж болдго юм. Эсвэл энэ аудит гэдэг зүйлийн сөөхүүд төр байдаг юм уу? Сөөх өөрөө одоо дотоод хяналттай. Төлөөллийн зөвлөл, удах зүйл хяналтын зөвлөлн сөөхөх хянаа явдаг. Нэгсэн хувийн байгууллага байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол төрийн аудит гэдэг ч юм аудитын хуулиараа бол аудит шууд орох боломж байхгүй. Хүсэх юм бол ороо явж байгаа. Одоо энэ шинжилсэн хуулийн дээр сөөхийг аудит орохоор 2 жил тутамдаа аудит орохоор эргээ тайлгналт нь яг таны хүсэж байгаа шиг. Одоо манайхан яаж юм гэхээр бүхшүүдийн хурлаа хийж ийн гэж зарлал нэг 10 хүн ирэхэд тоолцохол эц хүрэхгүй байна гэж тараагаад байгаа. Тэгж. Гэтэл сөөхийн хуулийн дээр яаж юм гэхээр 50-аас дээш нийт гишүүдийн 50-аас дээш нь оролцсноороо хурал хүчтэй болно гэж байгаа. Оролцоог л хангаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Оролцоо гэдэг нь ганцхан танхим цуглуулах биш байхгүй. 20 хүртэлхүүн бичгээр саналаа өгсөн байж болно. Бичгээр оролцоо нь 100% байж болохгүй 20% хязгаарлалсан шүү хуулийн дээр. 50%-ийг нь бичгээр авчаал сүүлийн төлбөрийн нэмхий зөвшөөрсөн гэж тэгэхээр 20 хүртэлхүүнийг бичгээр аваад за нөгөө үлдсэн 30% нь танхим цахимыг хослуулаа хийж болж шүү дээ. Том суугууд ингэ хийж байна. Тэгэхээр нөгөө цахим одоо хурлынхаа шийдлийг олоод атгалаад би нэг өрөөндөө сууж иж цахимаар орохдоо өөрөө гараа өргөө саналаа хэлждэг. Энэ системийг хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр хуулийн дээр ч гэсэн тайлагналтын асуудал маань санхүүгийн тайлангаа одоо улирал тутамдаа орсон суугчнаар тайлагнаа. Санхүүгийн тайлан ямар хэлбэртэй байх вэ гэдгийг төрийн захиргааны төв байгууллаганд баталж өгнө гэдэг чинь форматтай баймаар байна. Харин яг ийм форматтай болохоор хуульчилж өгч байгаа. Тэгэхгүй одоо яг хөө 2003 оны хуулиар явж штэ. Маш сайн хууль. Гэхдээ эн чинь одоо энэ цаг үетэйгээ нийцэхгүй болчих явж байгаа байхгүй. Ерөөсөө л нэг хүмүүс нэг бол цаасаар тарааж өгнө, нэг бол цуглуулж яагаад хуралдуулах. Нэг ийм шийдэл байгаа. Тэгээд хурлаа хийхээр осон суугч цуглахгүй байгаа учраас нөгөө тэгтээ хурал зарлаад хүн ирдэг юм чинь. Тэн заалны мөнгө өгөөд яах. Зүгээр тараачих гэдэг ч юм уу. Өдөх зөвлөн хүртэл нэг ийм хууль зөрсөн шаардлага тавиа явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө л нэгдсэн одоо тийм юутай тайлгнах системтэй бай. Нөгөө талаараа бүхшүүдийн хурал хийхэд тэр цахимаар тайлгнадаг асуудал нь ямар хэлбэртэй байхыг гэдгийг нийцэн журнал баталж өгье. Дайжабар үн тарифыг хүртэлж шин тэрийн захиргааны төв байгууллагаас баталж өгдөг болъё. Дур зоргоороо явах биш. Ийм байдалтайгаар шинэ хуулийн дээр явж байгаа. Нөгөө талаараа иргэдийн оролцоог хуралдаа оролцоог нэмэгдүүлэхийн тулд шийдлүүд нь тодорхой болгож өгч байгаа. Дөрмөндөө заагаад бүхшүүд явуулаараа 100% цахимаар хуралдаа гэх юм бол цахимаар 100% хуралдах боломжийг нээж өгөөд тэр хуралдаа нь юу ах вэ гэхээр зүгээр нэг лайв хийгээд юм уу? Юу ах биш. Яг тийм одоо дүрсээ хараад ярих, саналаа хэлчих хэмжээний цахим системээр хурлаа хийнэ гэдэг ч юм. Ийм шийдвэр. Жишээний үг чинь зүгээр хурал хийн гэхээр нэрээ танхим цуухахаас илүүтэй юм нэмтэй. Одоо зүгээр хамгийн их маргаан үүсдэгээр сөхийн төлбөр нэмэх боллоо тий. Тэгэхэд яг тэр нэмэх шалтгаан тайлбаруудаа бүгдийг хариуцлал гаргаж өгөөд тэгээд тэрийг нь бичгээр захимаар тухайн оршин суугчаасаа ямар нэг хэлбэрээр аваад тэрийгэ буцаж нэгтгэхэд эдэн хүн ийм саналууд өгсөн ингэсэн ингээд нэмхийг тэдэн зөвшөөрсөн гэдэг ийм буцаага тайлгнадаг систем ч байх хэрэгтэй юм шүү. Тийм шүү дээ. Одоогийн хуулийн зохицуулт яг тэгж орж ирж байгаа. Яг тийм байдалтайгаа тайлгнаад ингээд ирэхээр яг зүгээр нөгөө цахимаар хуралдаа оролцож чадахгүй байхгүй нөхдүүдээс заавал танхимаар хуралдах хэрэгтэй гэдэг асуудлууд орж ирж байна л да. Үнэхээр сөөхөн тэн дээрээ судалгаа хийгээл хэдэн хувь нь цахимаар оролцох боломжтой. Хэдэн хувь нь танхимаар оролцох боломжтой гэл. Сөөх болгон дээр нэг баримжаа байж байгаа шүү дээ. За нэг хурал зарлахад нэг тэдэн хүн л ирд юм да. Тэр нь бол дандаа
хуралдаа оролцох боломжгүй, цахимаар оролцох боломжгүй хүмүүс гэдгээ цуглуулаа танилцуулж болно шүү дээ. Нэг асуудал биш. Тэгэхээр аль болохоор танхим цахимыг хосолсон байдаг, бичих хурыг хосолсон байдаг ч юм уу, үгүй бол 100% цахимаар хийх боломжийг нээсэн. Нэгэсэндээ иргэдийг оролцоог л хангаж өгөх гэдэг. Гэтэл мөнгө төлдгөө нэг 5 иргэн хурал зарлаад хурал дээр нэрж ашигч жагаад бужигнуулаад гараа явчих ш. Хурал нь шийдвэрч байхгүй ингээ явчихдаг. Яг зориод ирсэн хүн дэр хэрүүлээс нь залхаад гараа явчихдаг. Тэгэхээр би ажилтаа би хуралдаа оролцож чадахгүй бол цахимаар хуралдаа заваар ордог болъё л да. Цахимаар саналаа хэлцдэг болъё. Тэр нь ил тод нээлттэй байгаад эргээ танихаар яг хэдэн хувийн цахимаар орсон. Энэ цахимаар орсон хүмүүсээс хинхэн саналаа хэлээд хэдэн хувиар дэмжигдсэн. Энэ болгон маань нөгөө цахим борон дээр нь ил тод нээлттэй сөөхүүдтэй иргэдээ гаргаад ирдэг. Даачаа бүр одоо шилэн сөөх гээд 4 компани явж байна л да. Энэ дээр бол одоо улсын хэмжээний сөөхүүдээс нэг 400 гаруй сөөхүүд нь яг энэ нэвтрүүлсэн явж байна. Би өөрөө одоо жишээлбэл сөөхийн нээлттэй групп дээр Facebook дээр би нэг хогны зураг аваа тавьчихдаг. Тэрний араас нь бөөн хэрүүл орж иж шүү дээ. Угаасаа л ийм шүү дээ. Цэвэрлдэггүй шүү дээ. Цэвэрлдэг байсан цэвэрлдэггүй шүү дээ гэдэг ингэ явчихдаг. Тэгэхээр яг хөөхөр одоо би болвол гарахад хогтой байх юм бол хогны зураг аваа сөөх рүү илгээчихдэг. Над дээр эргээд сөөх нь яг хөөхөр за таны өргөл гомдлыг хүлээж авлаа. За тэдгээр орчны үүсгэж тэрэнд шилжүүллээ. Эргээд за шийдвэрлэлээ гэж цэвэрлсэн зураг явуулдаг. Ингээд шийдээ явуучих. Энэ л уг нь хамтын шийдвэрээрээ сөөхөө сайжруулах гол шийдэл маань энэ байгаа даа. Тэгэхгүй зүгээр хаанаас авсан бүүмэдний хогны зураг очихвол за ингээ хогтой байдаг гэл эргэж давалгаалаад за мөнгө төлөхөө болий гэл ингээ явчихоор бүгдөө төлдгөө маа гэхэд тэр уриалганаас болоод 2-3 айл тодорхой хойш чангагаа явчих жоохгүй. Тэгэл эргээд явах өгөхөөс өөх иргэдээсээ санхүүждэг учраас санхүүжилт нь бүрэн орж ижээг өгөөс өвдөд цэвэрлэгэнч муутай явчихдаг, ажилламж байхгүй болж явчихдаг. Шинэ хууль гэдэг та бас түрүү нэлээд дуртчихлаа л да. Тэгэхээр яг сөөхийн хууль шинжлэхдэж байгаа юм байна гэдэг ойлголтыг авлаа. Яг хизээний шинжлэхдэж чинь ер нь энэ төсөл маань хэр удаа явж байгаа төсөл үү? За сөөхийн хууль маань 2015 оноос явсан. 2003 онд батлагдсан хууль маань 15 оноос явлаа. Энэ үед бол нэлээд одоо ялангуяа иргэд оршин суугчдыг хохирох хууц ийм зохицуултууд маш их орж ирсэн. Нэг болохоор сөөхийг байхгүй болоо орон сууцыг контортой нэгтгэгээд эн чинь өмчийн хоёр өөр хэлбэр яваад байгаа байхгүй юу? Төрийн өмчт орон нутгийн өмчт байгууллага төрийн өмчийг хариуцсан явж байхад нь хувийн нэг нийтийн зорилт орон сууцны байшингийн нөхдүүд өмчөө төрд хамааруулад явах. Гэтэл өөрийнх нь сууц нь ховд байдаг, дундын өмчлөө төр төх гээд байдаг. Ийм зохицуулт нэг хэсэг яваад байсан. Нөгөө талаараа болвол яг л одоо заадгүй сөөхөн тустай байлгая. Гэхдээ инженерийн шугамшилжээ гэдэг ч юм уу ийм өмчүүдийн төр авъя. Төр дийлэхгүй байхгүй. За тэгвэл энийг засварлах мөнгөний яаж шийдчих вэ гэхээр орсон суугчнаас л авна. Гэл ингээд яг нөгөө юугаа төр шилжүүлж байгаа ч гэсэн яг л нөгөө сөөхтөр алдагдаад байгаа асуудал чинь л адилхан л явах гээд байгаа байхгүй. Ингэж явж байгаад өнгөрсөн жил инквайри гэсэн хууль зүйн сайд байх та өргөн барьсан. За хуучин парламентын үед өргөн баригдсан хуулиудад бүгд буцаад татагдсан. Шинэ парламент үүссэн учраас одоо номын чимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөлд ажиллаад хэлцүүлийн шатанд явж байна. Энэ бол үндсэндээ намрын чуулганаар гэсэн товтой явж байгаа байдаг. Тэгэхээр энэ хуулийн дээр яг түрүүний таны яран дотор суулзаад байгаа асуудлууд бүх шийдэгдэх байгаа. Барилгын компани хууль зөрчөөд байгаа асуудлууд. Нөгөө талаараа хууль усаар байгуулагдаад байгаа сөөхүүдийн асуудал бүгд хуульчлагдж орж ирж байгаа. Ганцхан нийтийн зорилттой орон сууцны байшин гэхгүй дундын өмчил үүссэн барилга болгон дээр сөөх байгуулах боломж. Одоо Гранд Плаза гэдэг ч юм уу, Санда гэдэг ч юм уу. Тусдаа л ангуугаа худалдаад авцсан хувийн өмч байгаад байдаг. Тэгвэл мөртлөө дээвэр менежментийн компани гэдэг нөгөө компани, хувийн компани одоо чинь зах байна шүү дээ. Бүх төрлийн захууд. Тэгэхээр тэн дээр бол үндсэндээ яг менежментийн компаниг авч явж байгаа ч гэсэн ерөөсөө л нөгөө тэр чин өмчийн эзэд биш учраас хүссэн цагтаа за бид нар байлаа ашиггүй байна та нар мөнгө төлөхгүй нэг хаяа явах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр өмчин дээрээ нэгдээд өөрсдөө бие даа сөөхөө байгуулад тэр менежментийн компаниг хариуцаа аваа явах. Менежментийн компани орхио явуулаа гэхэд ард нь хариуцах эзэнтэй байх. Одоо бол эзэнгүй болчиход байгаа байхгүй. Энэ газруудаас маш их өсөлтүүд орж ирж байгаа. Тэгэхээр одоо хувийн өмч мөртлөө үйлчлэгийн зорилттой хувийн өмч мөртлөө дундын өмчлөл өссөн байрнууд дээр Санда гэдэг ч юм уу одоо юун дээр Гранд Плаза дээр сөөх байгуулах боломж нь орж иж байгаа. Хоёрдугаарт нь хотхны хэмжээтэй баригдсан дундын өмчл дундаа орчны газар нь дундын өмчл байгаад байдаг. Тэн дээр байж байгаа тоглоомын талбай гэдэг ч юм уу бусад юмнууд нь дундын өмчл байгаад байдаг. Гэтэл бие даасан сууц гэдгээр сөөх байгуулах боломжгүй газрууд маш их байна. Тэгэхээр дундын өмчл үүссэн хотхны хэмжээтэй баригдсан барилга дээр сөөх байгуулах боломжтой. Гурав дахь нэг
нэг асуудал нь энэ бол урт хугацаанд шийдэгдэх байх. Гэр хороолол дээр дундын өмчил үүсэх юм бол гэр хорооллын гудамжаараа сөөх байх боломжтой. Одоо тоглоомын талбай нийлээ барьцсан тийм иймэрхүү газрууд байна. Эндээс сөөх байх боломжууд нь орж ирж байгаа. За нөгөө талаараа түрүүн та яла түрээсий гэдэг асуудал. Одоо Буянтхой 2-ын Б гэдэг ч юм уу төрийн орон сууцны корпорац гэдэг ч юм эндээс барьсан байрууд маань урт хугацаанд түрээсийн гэрээтэйгээр явж байгаад тодорхой хугацааны дараа өөрийн болгож авахгүй явж шít. Уг нь өмчлөгч баг. Ийм газрууд төр одоогийн сөөхөө хуулиар сөөх байгуул явахаар өмчлөгч биш учраас сөөх байгуул боломжгүй. Байгуулсан газрууд нь хуулиас болох гэдэг учраас яг энэ урт хугацаанд түрээслээд өөрийн болгох ийм байрууд төр мөн адил сөөх байгуулах зохицуулт нь орж ирж байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг байр нэг сөөх гэдэг ингээ балаа юм штэ. Энийг балаа гэж хэлмээр байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нэг ганц годгор байр сөөх байх ямар хэрэгтэй. Тэгээ эргэн тойронд нь байгаа 5 6 байр 5 6 сөөх. Тэрний оронд 5 6 харуул хамгаалт. Энийн оронд нэг ингээ нэг хотхон систем рүү ингэж оруулаад ингээд нэг сөөгч гэдэг юм уу? Ийм зохицуулт энэ хуулийн дээр яаж орчих вэ? Энэ хуулийн дээр бол яг хуучнараа орж ирж байгаа юм. Манайхаас бол дор ээж нэг одоо 200-аас дээш өрхтэй байж ил сөөх эдийн засгийн хувьд хараа тусуулж тамтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой байна гэдэг саналыг өгсөн. Орон нутг ялангуяа орон нутгаас орж ирсэн саналууд дээр суманд 30 айлтай байр байна. Тоо заачхаар нөгөө суманд гэдэг ч юм уу. Үгүй бол Баян шөнийн эцэст нэг гэр олдонд 30 өрхтэй сөөх байгуулсан байдаг. Тэр нь 3 4 буудлын цаана 21 дугаар хоолд юм уу ирж сөөхтэй нэгдэх болчиход байна. Тийм учраас энийг нээлттэй болгох одоо үлдээж өгөөч гэсэн саналууд орж ирээд байгаа. Би бол аль болохоор яг тантай санал нэг байна. Сөөхүүд одоо том байх тусмаа иргэд ирэх дарамт нь багасна. Ялангуяа санхүүгийн дарамт. За энэ бол энэ чигээр явж байгаа. Нөгөө талаараа бид нар яг таны түрүүний ярьдаг шийдлүүдийг одоо хийгээ явуулчихлаа. Заавал 30 өрхтэй сөөхтэй нэгтлэн байгаадах шаардлага байхгүй. Ихэнх нь гэрээт нэгтэлтэй явдаг. Тэгэхээр найрсаг сахимгээд санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг газартай манайх гэрээтэй чадамжгүй байгаа сөөхүүдэд тэндээс үйлчлэгээний гэрээгээр нэгтлэнгийн үйлчлэгээ үзүүлээ явж байна. Сар тэр хүн цалингийн хөдөлмөрийн хуулиараа болвол юу төр гэрээч байна уу? Одоо хөдөлмөрийн гэрээтэй дүүцгүүч гэрээ байгуулаад ажиллаулж байгаа цалингийн доод хэмжээс дээш сайжруулах нь шүү дээ. Дээр нь нийгмийн даатгал татвар төлөв явахаар. Тэгэхээр үйлчлэгээний гэрээ байгуулж явсноороо өрхийн тоноос шалтгаалаад доотлол нь сар 50,000 төгрөг өгвөл нэгтлэнгийн үйлчлэг аваа явж байгаа шээ. Одоо бүр харуул хамгаалтын системийг хуучин байрууд дээр хорооных нь хэмжээнд шинэ байрууд дээр хотхоных нь хэмжээнд зохицуултаа хийхээр залуучуудтай бид нар сая санамжаа үзгэлээ явж байна. Энд дээр яаж юм гэхээр ерөөсөө мэдээж одоо нөгөө хүн суудаг уламжлалсан харуул хамгаалт нөгөө талаараа хиймэл оюун ухааныг ашигласан дрооноор хэмдэг энэ асуудал. За тэгээ камерын системээр мэдээлэл нь ирдэг. Энэ системийг нэвтрүүлээд хотхоны хэмжээнд зохицуултаа хийгээ явж байгаа. Энэ яах вэ гэхээр одоо жишээлбэл нөгөө 3 давхрын айл гаргаад хогоо тавихад камер нь хог хаялаа шүү гэдэг мэдээлэл харуул дээр ирдэг. Согтуу хүн гаднаас орж яд унтахад за ийшээ согтуу хүн ороод ирлээ шүү гэдэг мэдээлэл нь харуул хамгаалтан дээр ирдэг. За гадна талын орчин дээр бол дроны хяналт гэдэг ч юм уу камерын хяналт нь мөн адил харуул хамгаалтандаа мэдээлэл нөгөө харуулт нь шуурхай арга хэмжээ авахар. Даажаа бүр бидний цаашдын шийдэл юу вэ гэхээр одоо хүн машиныхаа дугыг алдсныхаа дараа цагдаад ханддаг биш. Алдхаас өмнө таны машин гадны нөлөө юу алдлаа шүү гэдэг мэдээллийг харуул дээр нь ч тэр даашаа бүр өмчийсэндээс тэр мэдээлэл нь ирдэг энэ зохицуулт. Одоо гэрт ахын гал айгүйх гарч штэ. Хоолоо тавиад пледээ залгаж байгаараа явцдаг нөгөөдхөөс үүдээ гарч ийн. Энэ ч гэсэн танаа гэрт чинь гал гарах аюултай байх шүү гэдэг мэдээлэл нь очдог. Энэ лүү бол бидний шийдлээ одоо төлхөө ортуулаа явж байгаа. Одоо гал гэлдэг шиг нэг байр нэг сөөх бахаараа нэг байр урдаа нэг хаалттай. Яг ингээл нэг юм зэрэгцээ 5 6 байр 5 6 хаалт байгаа байхгүй юу. Гэтэл тэгээд тэр 5 6 байр хаалт хийснээрээ нэг л гарцсан дээр бөөгн өрч. Яг үнэ. Нэг л гарцсан. Гэтэл тэр 5 6 байр дундаа нэг хаалт хийгээд нөгөө захтаа дахиад нэг хаалт хийгээд эсвэл дөрвөн зүг рүүгээ гардаг гордог ийм гарц горцтой болох зохицуулт боломж байгаа байхгүй юу. Яг үнэ. Одоо сөөхийн хуулийн дээр газрын асуудал ярьж байгаа. Сөөг орчны газар. Нөгөө талаараа инквайри гишүүнээс газрын багц суул өнөөдөр манай дээр саналаа ирүүлээч гэдээ орж ирж байна. Багц хуулийн дээр сөөхийн очны газар болон суурийн газрыг иргэдэд одоо тодорхой нөхцөлтэйгээр ашиглуулах. Баян зүрх дүүрэг дээр жишээлбэл дахин төлөлтөнд орсон байр буугаад дээр нь нөгөө өмчийн эзэд маань байр барих гэсэн чинь газрын эзэн гараад ирсэн. Наад газар чинь миний өмчлөлт байгаа. Одоо энэ дээр дахиж байр болохгүй гэдэг. Төр төрийг худалдаж авчид дээр нь нөгөө байраа нураалгасан иргэд байр барьж өглөө шүү дээ.
Тэгэхээр энийг хамгаалахын тулд яаж юм гэхээр суурийн газрын иргэдэд нь улсын бүртгэлтэйгээр ордод дээр нэмж өгөө. 50 м квадрат талбай бүхий одоо сууцтай дээр нь очны суурийн газраас тэдэн одоо метр квадрат газар. Энийг бол тодорхой нөхцөлтэй гэдэг нь тэр хүн одоо байраа бусдад зарах юм бол өмчийн дагаж нөгөө дараагийн эзэнд нь шилжин. Өв залгамжлах юм бол нөгөө өвлж авч байгаа хүнд нь шилжиж ирэхээр энэ зохицуулт орж ирнэ. Салгаж зарах ямар зохицуулт байхгүй. Уучлаарай. Тэгэхээр одоо энэ орон сууцны газар шинэ хин нэгэнд өмчлөгдсөн байдаг байх нь тийм үү? Тийм маргаанууд маш их байгаа. Тийм учраас одоо газрын багц хуулийн дээр болон сөөхөн хуулийн дээр тухайн орчны газар одоо орчин суугч зориулагдсан хүүхдийн тоглоомын талбайд замтай газар шүү дээ. Энэ ч гэсэн өмнөх одоо маргаанууд юу вэ гэхээр хин нэгэнд төвчлээд өгсөн барьсан газрын маргаантай маш олон сохиуд байдаг. Тэгэхээр энэ хуулийн цорхог нөгөө хуулзнууд ч ашигласан гэсэн үг шүү дээ. Сөөхт 15 жил хүртэл хугацаагаар олгож болно гэдээ хуулинд заасан баг. 1 жилийн хугацаатай олгоод 1 жилийн хугацаанд дуусаад сунгуулах гад материалаа хөөсөлтөд явж байгаа хооронд нь хин нэгэнд эзэмшүүлээ өгчдөг. За энэ дээр манай ажилчдын байр барих гэж байгаа. Гингуутал яах вэ гэхээр нөгөө материалаа гингуутал буцаагаал таны энэ дээр чинь нийгэм даатгал ажилчдын байр барих гэдэг ингэсэн биз дээ гэдэг ч юм уу. Маргаа усгдаг. Миний би өөрөө сөөхөн дарга гэжсэн. Манай сөөхтөр бол яг тийм маргаа гаргацсан байхгүй. Нийгэм даатгалын ажилчдын байр гэдэг хүүхдийн тоглоомын талбайд газар өгсөн ингээл газар сонгохгүй л явж байсан. Орсон сөөхчтэй нэлээн ажиллагаа болж ягсаал багстаал баг өсөх цуглуулж өчнөө юм болж иж газар батгаажуулж авах хэрэгтэй. Тэгэхээр шинэ газрын хууль болон багц хууль болон сөөхөн хуулийн дээр 15 жилээр сөөхтөл олгон сөөхөөс өөр хүн хуулийн этгээд олохыг хориглоно гэж заасан. Хэрвээ олгосон байх юм бол олгосон байцаагч нь хариуцлага тооцно гэдэг ийм зохицуулт орж байгаа. Нөгөө талаараа сөөхт олгочхоор сөөх ашиглах юм шиг болгоод байдаг. Тэр чин гэрээгээрээ зохицуултаар яаж ашиглах уу гэдгийг тодорхой заагаад өгч байна. Энэ түүц юм уу дэлгүүр бариулж болохгүй. Эсвэл хин нэгэнд мөнгө авч өгөөд барилга бариулж болохгүй. Нөгөө яг сөөхт олгоно гэхээр сөөхийн дарганаар газар зардаг барьдаг гэл ингээл асуудал гарах гал байдаг л да. Тэгэхээр энэ дэр ямар ч тийм зохицуулт байхгүй. Ерөөсөл дундын эзэмшлийн газар гэдгээрээ тэндээ тоглоомын талбай юу байх юм? Тэрнийхээ дагуу ашиглана гэдгийг гэрээгээр. Одоо тэгэхээр нөгөө нэг төрөний таны хэлээд байдаг 300-аас дээш өрөх ч юм уу нэг сөөх байвал зүгээр гэдэг. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг байр нэг сөөх гэж ингээд задгаа олчоод дахиад нэг байр нэг сөөхөл болчих байх л та. Энийг зохицуулах одоо сайн дураараа ингэж ингэх гэдэг юм уу? Тим хууль дээр бас зохицуултууд орж байгаа юу? Одоо Улаанбаатарт бид нар бол удирдлагын төвшөнд нь нэгтгэж явъя л гэдэг юм юу бодох. Одоо жишээлбэл нэг байранд нэг сөөх байлаа. Гэхдээ тэр чинь одоо 5 байр байхад 5 сөөхтэй 5 захиралтай байгаа шүү дээ. 5 захирал нь 5 тишээ арцсан. Хамтаараа орчныхаа газар дээр нэг хаалт хий гэдэг чинь орчны газар ашиглая гэхээр нэг нь эсэргүүцэх юм бол болохгүй болчиход байдаг. Тэгэхээр газрын тухай хуулиар энийг шийдэж өгөөд нөгөө талаараа удирдлагын төвшөнд нь нэгтгэх энэ зохицуулт маань явж байгаа. Тэгэхээр Улаанбаатарт эргэцүүн байдлын тухай хуулийн дээр тухайн сөөхийн ажилчдыг шатгахжуулах сургалтанд хамрах. Даажаа бүр энийг би юу гэж харж байгаа вэ гэхээр нөгөө таны хэлээд байгаа нөгөө давхар ажилтай би одоо энд ажилтай мөртлөө сөөхөн дарга хийж штэ. Сөөхөн дарга хийгээд хагас усан цайнд л очиж ажиллаул ажилтдаг. Нэг ийм байдалтай сөөхүүд байгаад байгаа. Тэгэхээр удирдлагын төвшөнд бэлдээд эргээд удирдлагын тэр сөөхөн гүйцэтгэх захирлыг мэрэгжлийн болгох. За бүр сургууль семинараар хангасныхаа дараа ажил цаашлах асуудал ч гэсэн энэ дээр яригдах байна. Одоо тэгэхээр 5 сөөх сайн дураараа татан буугдаад нийлээд нэг болох тэр боломж нь юу ямар вэ? Хуулийн дээр бол нээлттэй байгаа. Нэг байр нь нэг холбоо байна. Зэрэгэлдээ орших байрууд нь нэгдэж нэг холбоо байгуулж болно гэдэг. Одоогийн хуулийн дээр ч байгаа, шинэ хуулийн дээр ч орж ирж байгаа. Тэгэхээр энэ маань яах вэ гэхээр иргэд маань өөрөө сөөхөө өөрчлөн зохион байгуулахдаа татан буулгах гэж яриад байдаг. Татан бол хоёр хүндэслэл байна. Нэгдүгээрт тухайн байр бүхэлдээ нэг хүний өмчлөлт шилжсэн тохиолдолд нэгэсэндээ дундын өмчлөл байхгүй болчих шүү дээ. Ийм тохиолдолд татан буугдана. Хоёрдугаарт нь эвдэс сүйтээд даатгал болон бусад газараас нөхөн төлбөр аваад сэрхэхээргүй болсон. Дахин төлөлтөнд орсон тохиолдолд татан буугдана л гэж асуух. Энээс өмнө бол татан буугдахгүй. Харин энэ дээр өөрчлөлт зохион байгуулалт хийж болно. Өөрчлөлт зохион байгуулалт гэдэг маань хажуудлынхаа байрандаа нэгдэж болж байна. Байрнаасаа салж болж байна. Эргээд энэ дээр яах вэ гэхээр юутай. Удирдлагын төвшөндөө удирдах хэлтийн зөвлөө өөрчилж болж байна. Энэ маань өөрчлөлт зохион байгуулалт байгаа байхгүй. Ийм боломж нь тэгэхээр одоо 5-10 байр нийлээд нэг сөөх болоод удирдаг бүх юмнууд нь өөрчлөгдөхөөр энэ бол өөрчлөлт зохион байгуулалт болж байгаа юм шүү дээ, тий. Нөгөө талаараа одоо бол тухайн шатны засаг даргууй дүүрэг дээрээ бүртгүүлээд гэрчлэгийг аваа явж байгаа. Нэг 5 иргэн хурлаа хийгээл манай байр эндээс саллаа. Хуралдаа оролцоогүй гişүүд нь охироод байгаа байхгүй. 300 өрхтөө сөөхөөс 30 өрхтөө сөөх байрыг салгаж аваа сөөх байгуулж. Хинд ашигтай. Харин тийм. Хин ч ашиггүй байхгүй. Тэрийг бүртгэж авчина гэхээр дүүрэг бүртгэж аваад байгаа. Дүүрийг нэг ойлгуулах хэрэгтэй байхгүй.
За ийм санхүүгийн юу гарах нь шүү. Би бол айлгаа явуулдаг. За ингэснээрээ эргээд одоо тэр мөнгөө төлж байгаа иргэд нь гомдол гаргах юм бол та охирно шүү. Ягаад гэвэл та өөрөө нэг талаараа хуулиараа салгах эрх нь байгаа ч гэсэн нөгөө талаараа иргэдийг үндсэндээ өмчөнд нь одоо халдчих шүү. Ягаад хамтын шийдвэрээр 300 өрхтэй байсан сүхийг 30 өрхөөр явах гэдэг юм. Энэ 30 өрхөж хэдэн үе юунд орсон. Нийт одоо 300 сөөхийн 270 сөөх нь юу иргэн өрх нь гаргая гэсэн байна шүү дээ. Гэтэл нөгөө 30 өрхөөсөө хүн оролцчихгүй юу гэдгийг дүүрэг хянж үзмээр байгаа. 30 өрхөөс нэг чинь нэг 3 мөнгө төлдөг нөхөрлөө явж байгаа байхгүй. Гэтэл цаана нь 27 өрх хуралдаа оролцоогүй байвал нөгөө байрны үлдэж байгаа байрны иргэдийн санаачлагаар байрны гараа явчихж байгаа. Ийм байдалтайгаар. Нөгөө талаараа удирдлагын төвшин нэгтлэн гэдэг ч юм уу бүх юм нь би даасан байдлаар явхаар эргээд 30 мянгаар авч ирсэн бол 300 мянгаар авах. 300 мянга болох гэдэг шүү дээ. Ийм болох болчихж байгаа юм. Нөгөө талаас нь ингээд харахаар юу гэдгийг бас нэг ийм ойлгомжгүй юм уу эсвэл нэг ийм хүндрэлтэй, бэрхшээлтэй энэ зүйлний юм гэхээр сөөхийн нөгөө нэг одоо энэ мөнгөө төлөхгүй байгаа иргэдээс мөнгөийг яаж авах вэ? Хэдэн сая 5-10 сая болсон мэт. Тэд нар яагаад төлөхгүй байгаа болоод байна гэхээр орон сууцны контракт бол мөнгө төлчихөж байгаа. Захиргаа ярчим хүч тий ус мос бүх юм мөнгө төлчихөж байгаа. Ганцхан сөөх мөнгө төлөхгүй байгаа. Тэгэхээр тэднийг хязгаарлах боломж нь байхгүй. Нөгөө сөөхт нь бойкот хийчихээр хийх юм байхгүй. Энэ асуудал болоод энэ мөнгө төлдгөө тохиолдод байгаа. Яг тэгээд нөгөө маргаа их болохоор өөрсдөө сайхан гомдол гаргацдаг. Ингээл яваад байгаа. Энийг яах вэ? Энэ хуулийн дээр ямар зохицуулт гарч байна? Одоо энэ хуулийн дээр бол иргэний эрх үүрэг, нэг талдаа иргэний эрх маш өндөр болж орж иж байгаа. Нөгөө талаараа сөөхий хариуцлага гэдэг. Маш өндөр болж орж иж байгаа. Тэгэхээр иргэний эрх үүрэг нь саяын таны ярьдаг асуудал маань яаж орж ирэх вэ? Одоогийн хуулийн дээр бол 6 сараас дээш төлөөгүй бол шүүхрээр шилжүүлэх ийм зохицуулт байгаа. Харин сая энэ 25 оны 1 сарын 1-ээс иргэний эрхийг шийдвэрлэх тухай хуулийн дээр үл маргах зарчмаа шийддэг болсон учраас бас нэг тодорхой авлага аваад яваад болоод байна. Одоогийн шинэ хуулийн дээр 3 сараас дээш төлөөгүй бол хоног тутамд 0.5% алдан тооцох нэгдэх асуудал маань. Хоёр дахь нь болохоор 6 сараас дээш төлөөгүй бол зээлийн мэдээллийн санд нэгсэндээ Монгол банкны мэдээллийн санд орох нь. За тэгээд мөнгөө төлсөн тохиолдолд 14 хоногийн дотор зээлийн мэдээллийн сангаас гараад тэгээд зүгээр гаргачихгүй зээл зэх зэрэглэл нь буурах явахаар. Зээлийн мэдээллийн сангийн тухай бол давхар одоо өөрчлөлттэй явж байна л да. Энэ дээр болохоор яг одоо тэр санхүүгийн хариуцлагагүй байгаа нөхдүүдийг зээлийн мэдээллийн санд оруулдаг. Эргээд тэр нь одоо зээл зэх зэрэглэлээр нөлөөлөл явдаг. Энэ зохицуулт орж иж байгаа. За тэгээд шүүх рүү хандах энэ зохицуулт нь нээлттэй байгаа. За бас нэг асуудал нь өмчн дээр хязгаарлалт хийх. Та түрүү хэлээс ус дулаан цахилгааныг болохоор асуудалгүй мөнгө өгчөөд байдаг. Нөгөө тогийн тасалцаад байгаа учраас мөнгө төлөөд байна шүү дээ. Тийм учраас өмчн дээр хязгаарлалт хийх энэ зохицуулт маань орж ирж байгаа. Энэ дээр харин сөөх ус дулаан цахилгааныг хязгаарлахгүй. Хүний ангидагч хэрэгцээг хязгаарлахгүй. Харин бусад өмчн дээр хязгаарлалт хийх. Ягаад одоо би мөнгө төлөөгүй байж мөнгө төлж байгаа иргэдийн мөнгөөр лифтээр зорчоод авах хэрэгтэй гэж. Яаж хязгаарлах? Лифт одоо чиптэй болчихлоо. Иргэн болгон чиптэй. Ороод чиптэй уншуулдаг. Хэрвээ би лифтээр ороод мөнгө төлөөгүй бол эхний удаа сануулна, хоёр дахь удаад нь чип нь унших байх. Лифт нь чип нь уншснараа хөдлөнө. Хүн дагаж суухгүй бол боломжгүй. Нөгөө талаараа энэ дээр одоо сөөхүүд бол одоо энийг хэрэгжүүлээд эхэлсэн. Шудраг өсөлтөн болон хэрэгцээ их хамгаалах байгууллагаас манайх руу асуулга ирүүлсэн л дээ. Иргэдээс зорчих эрхийг хязгаарлаад байна гэдэг гомдол ирлээ. Лифтээ одоо юу болсон байна? Гадна талын хаалтынхаа чип нь ажиллахаа байсан байна. Орж чадхаа байсан байна. Энд чинь хүний зорчих эрхийг хязгаарлаад байгаа юм биш үү гэдэг асуудал. За манайхаас бол тайлбар өгөхдөө энэ хүнийг орц руугаа орохт нь явган шатаар гараад гэртээ орох энэ бол нээлттэй байна. Энэ бол зорчих эрхийг хязгаарлах биш. Энэ бол ерөөсөө өмчөө ашиглах төлбөрөө төлөөгөөс үүдэл өөрөө өөртөө хязгаар тавьсан асуудал байна. Лифтийнхаа мөнгөийг өгөөгүй бол тэр хүн явган шатаар чип гэдэг зүйл чи өөрөө яадаг юм гэхээр машины чипэн дээр л мэддэг байхгүй. Машины чип гэвэл машинтай яг сөөхөн мөнгө төлдөг хүнд өглөөл гэдэг. Гэтэл нэг хэдэн сарын дараа тэр сөөхөд битгийл тэр байранд амьдардаг битгийл иргэн төрний аж ахуйн нэгжид байдаг хүмүүс хүртэл чиптэй болсон л хүчдэг. Энэ бол нөгөө хөвлөн олшруулах технологийн дагаа хөгжсөн. Энд чинь тэгэхээр нөгөө хязгаарлалт болж чадахгүй байгаа. Харин тэгэхээр энэ дээр бол ерөөсөө л одоо нөгөө юун дээрээ одоо би шууд танаа байрны чипийг уншуулад явахаас одоо яг технологиороо болохоор нууцлын кодтой байдаг болсон мэл.
тухайн байрандаа л олгодог. Тэр кодыг хийж л чипийг уншуулдаг ийм зохицуултууд ороод ирсэн байна. Өмнө нь бол юу яадаг бол шалганы чиптэй байхад нэг одоо тэр системийг мэддэг нөхөр ирээл бахан чип авчаал уншуулаад Хэл болоо. Тэгээд Тарга ичдэг. тэгээ танаа байрны чипийг зарна шүү баг. Ингээд Суух чип. Тэгээ суух чип зарсан хэрэгтэй ороод байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө үндсэндээ тухайн одоо суух зориулсан кодтой болсон тэр кодоор л уншуулдаг юм байна. Одоо тэгээд даргаа барахтаа машины дугаар таньдгаар болгож зохицуулж байна. Гэтэл нөгөө дугаар таньдгаар басны буцаад ирэх хүндрэл нь юу болж ийнэ гэхээр нөгөө галт хамаан төргөн бүх юмнууд нь ороход хэцүү болж эхэлж байна те. Нөгөө талаас яаралтай бас нэг ачаа бараа буулгая гэхээр орох боломжгүй болж байна ч гэх юм уу. Ингээд шийдлүүдийг цагдаагийн байгууллага болон одоо онцгой байдлаас манайх руу нэгдсэн мэдээлэлээр хангаад сөөхүүдээ зохицуултаа хий гэдэг юм юм дэрсэн. Энэ дээр яасан гэхээр яг тийм томоохон хотхнууд энэ бол Алтай хотхон дээр үүсэх гэсэн л дээ. Алтай хотхноос одоо түгжрэлтэй бангууд нь хотхны дундуур гараад цаашаа нэвт гарах гад яасан чинь хаалттай гарч чадаагүй хаалтын нэвдээд гарлаа. Тийм учраас одоо энэ дээр зохицуултаа хий гэдэг асуудал яваад бүх сөөхүүдтэй энэ мэдээллийг тараагаад одоо яг тийм хаалттай газрууд маань түргэний машин болон нэг онцгой юуны машинууд бүгдэнд нь одоо тусгай юугаар уншаад ордог дугаар танигчтай. Ийм байдалтай болцсон байна. Нөгөө талаас одоо хамгийн хүндрэлтэй зүйл юу юм гэхээр нөгөө туристэгч нар байдаг тий. Туристэгч нар түрээсээ төлцсөн. Нөгөө ус сахилгааны мөнгө төлцсөн. Тийм байж би яагаад дахиад сөөхөд мөнгө төлнө гэж хохирох ёстой юм бэ гэж. Ийм аргаан хүсдэг. Нөгөө түрээс авж байгаа нөхөр болохоор наа түрээслэгч чинь төлнө гэдэг. Ингээд дунд нь дахиад цөөх юм хаягдаа яваад байдаг. Энийг яаж зохицуулж? Энэ хуулийн дээр түрээслэгчийн ирэх үүрэг гэж тодорхой орж ирж байгаа. Тусдаа бие даасан бүлэг орж ирж байгаа. Энэ дээр юу вэ гэхээр тухайн байраа түрээслэж байгаа иргэн нь одоо хэн түрээссэн гэдгээ тодорхой болгоод гэрээн дээрээ сөөхөн төлбөрөөр хэн төлөх үү гэдээ тодорхой тусгаж өг сөөхтэй мэдээлнэ. Хэрвээ гэрээн дээрээ тусгаагүй болвол түрээслэж байгаа иргэн өөрөө төлнө. За тэгээд нөгөө талаараа зөрчлийн хуулиараа тодорхой арга хэмжээ авч байгаа. Түрээслэгчийн эрх үүрэг буюу түрээслэж байгаа иргэний эрх үүрэг гэдэг нь тодорхой хуулийн дээр орж ирж байгаа гэсэн. Нэгэнтэл миний байрыг түрээслээд тэр байранд амьдарч байгаа бол тэр хотхны тэр хорооллын дүрм журмыг одоо дагж биелүүлэх үүрэгтэй. Нөгөө талаараа үнэхээр одоо гүйцэтгэх үүрэг нь бол өмчийн эзэн өөрөө гүйцэтгэж явахаар. Тэгээ саяын минь хэлдэг зохицуултууд бүгд одоо төлөөгүй л бол үүсч явна гэсэн үг. За нөгөө талаараа одоо ганцхан түрээсийн оршин суугч нар гэхээс илүүтэйгээр гэрийн тэжээ баримт нь тэжээж байгаа нөхдүүдийн зохицуулт бас тусдаа орж ирж байгаа. Лифтний асуудал гэдэг маань орхигдсон байсан. Би даасан хууль байхгүй. Дөрөн журмаа зохицуулагдаад явдаг. Ийм байдалтай байсан бол одоо энэ дээр энэ хуулийн дээр сахилгаан шатны ашиглалт гэдэг тусгай бүлэг орж иж байгаа юм. Ер нь бол одоо сөөхийн хууль маань өмнөх хуулиас нэлээд тийм задарсан иргэдэд одоо ээлтэй ийм хуулиуд зохицуулт орж ирж байгаа. Төрөн гэлдгээрээ тайлгналтын асуудал гэдэг ч юм уу сөөхийн хариуцлагын асуудал нөгөө талтай бол нэлээд өндөр орж ирж байгаа. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа сөөхийн хууль дахиад яг их хурал дээр яригадаад эхлэхээр дахиад нэг ярилцах байх гэж бодож байна. Ягаад гэвэл тэр үед бас яг мэдээллийг илүү иргэдэд ойлгомжтой болгох. За тий. Нөгөө хуулийн дээр гац гаргалгаа нөгөө хууль хэлцэхэд бас нэг гуруула хайчихгүй байх. Тэр талын үднээс бас нэг ярилцах боломж гадна байх гэж бодож байна. Тэг урилга хүлээ авч хүрэлцэн ирж сөөхийн талаарх мэдээллийг ярилцсан танд баярлалаа. Баярлалаа. Тэгвэл яг хуу ер нь бол хэлцүүлгийн шатнд энэ хуулийн төсөл чинь өөрчлөлтөө явна шүү дээ. Өрсөнд баярлалаа. Амжилт хүсье.